Тэгээ ихэнх сургуулиуд бол ангийн багш нь өөрөө сурагчтай хуваарлдаг. За тэгэхээр ангийн багш маань тусдаа өөрөө багшийн програмтай байгаа. Тэрүүгээрээ нэвтэрч хуваарлана. За тэрийг яаж хийх үү гэдгийг л одоо харцгаая. За ингээд номын санч маань энэ ангийн багшид нэвтрэх нууц өгөх чинь. Яаж өгөх вэ гэхээр энэ түлхүүрний зураг байна. Багшид түлхүүрийг олгох гэж. За энэ дээр дараад нууц өгөх чинь ангийн багшид. За нууц үг нь болохоор нөгөө латин үсэг тоо нийлсэн хамгийн багадаа 8 тэмдэгт байх хэрэгтэй тийм ээ. За ингээд ангийн багшид нууц үг олгочлоо. За олгох гэж. За ингээ олгочхоор нөгөө ангийн багш нь яах вэ? Ямар үйлдэл хийх вэ гэхээр багшийн програм дээр ороод өөрийнхөө одоо энэ нууц үгээр нэвтэрч ороод одоо анги хүүхдүүдтэй хуваарлах нь тийм ээ. За эрхгээгүүл багш маань нөгөө өөрөө одоо ангиасаа ч юм уу хаанасаа ч одоо компьютер дээрээс багшийн програм гэж байж байгаа. За тэр хаяг нь бол одоо нөгөө номын санчийн програм нь бол тухайн сургуулийнхаа хаягны ард про гэд бичээд ордог. Багшийн програм нь болохоор хаягных нь ард teacher гэд бичээд ордог. За жишээ нь 84-р сургууль байлаа гэхэд school 84.lib.net гэд электрон каталогын хаяг нь байдаг тийм ээ. За 35-р сургууль гэвэл school 35.lib.net гэд ингээ байж байгаа тийм. За тэгээд тэр хаягныхаа ард одоо жишээ нь 35-р сургууль байлаа гэхэд school 35.lib.net ташуу зураас тавиад teacher гэж бичээд ингээд хаяг нь багшийн програмын хаяг байх нэ. За энд харагдаж байгаа хаяг тийм ээ. За ингээд энэ хаягаараа орно. За орохоор ийм цонх гараад ирнэ. За энэ дээр нөгөө нэг ангийнхаа нэрийг бичээд за 9А гэд тэгээд нөгөө номын санчаас авсан нууц үгийг ингээд бичээд ингээд багш маань нэвтрээд орчих нэ. Би ангийн нэрийг нь буруу биччихлээ. Нөгөө 9А гэд кириллээр байгаа юм байна. За ингээд нэвтрэх. За ингээд нэвтрээд орохоор цахим шуудангаа баталгаажуулна уу гэдээ асууж ин заах вэ нөгөө багш нууц үгээ мартчихвол цахим шуудангаараа сэргээж болдог байгаа. За энийг би одоохон дөвггүйгээд хаачих юм. За ингээд багшийн програмаар орохоор ерөөсө тухайн ангийнх нь хүүхдүүдийн жагсаалт л байгаа юм. Тэгээд хизээ төлбөрөө төлсөн энэ гэсэн иймэрхүү мэдээлэлүүд байгаа. Өөр зүйл байхгүй. За тэгэхээр багш маань нөгөө сурагчтай багцаа хуваарлана. Багцаа хуваарлахтай нь за жишээ нь Айнуурт ямар багц хуваарлах вэ гэхээр Айнуур дээр холооныхаа баруунд авчиг дараад багц олгох гээд за ингээд 33-ын 3 гээд ингээд багцыг хуваарлаа. За дараа нь алид за энэ 24 оны багц хуваарлъя гээд ингээд за ингээд болоо. Багш бол одоо намар 32 удаа ийм үйлдэл хийгээд ингээд болчих нь тийм ээ. За зарим нэг тохиолдолд одоо хүүхэд шилжиж ирсэн бүртгэл нь ассистээр баталгаажаагүй энэ төр байх юм бол багш өөрөө одоо нэмэх гэж байгаа энэ хүүхдийн овг нэрээр нь ингээд сурагчаа бас нэмчиж болно. Эсвэл шилжээ оцсон хүүхдэн тэр байл ингээд хасах гэдэг ингээд хасчиж бас болох юм байнамаа. За багш маань бол гэхдээ ерөнхийдөө бол ингээд намар бол одоо ганцхан л одоо энэ програм руу орж хүүхдүүдтэй багц хуваарлах нь тийм ээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.